За сайн байцгаана уу? Та бүхэндээ өнөөдөр байршлын хамааралтай хоргоо толгой эргэх эмгэгийн талаар лекцийг ярих гэж байна. Байршлын хамааралтай хоргоо толгой эргэх эмгэг бол толгой эргэлтийн хамгийн түгээмэл шалтгаан. Хэрвээ бид нар хүн толгой эргээд байна гэж хэлвэл хамгийн түрүүнд энэ өвчнийг л шалгах ёстой. За тэгэхээр энэ толгой эргэлт яадаг вэ гэхээр гэнт бүх зүйл тойрч эргэлдэх, ганхах, дайвалзах, хуурамч мэдрэмж үүсгэхийг хэлж байгаа. Юунаас болох вэ гэхээр дотор чихэнд байх чулуулаг бүтэц байрнаасаа салаад байх ёсгүй хагас цагирган сувг дотор гүйж эхлэхэд толгой эргэлт үүсдэг. Толгой эргэх, тэнцвэр алдах, дотор муухарч, бөөлжг шинж тодорхой хөдөлгөөнөөр сэдрэн үүсч хэдэн секунд үргэлжилдэг. Өөрөөр хэлэх юм бол орой унтахаар орондоо хөвтөх үед, өглөө орноосоо босох үед, шөнө унтж байгаад орон дотроо хөрвөх үед, өөрөөр хэлэх юм бол баруун тийшээ эргэх, зүүн тийшээ эргэх үед энэ хүчтэй толгой эргэлт мэдрэгддэг байна. За байршлын хамааралтай хоргоо толгой эргэх эмгэг юунаас болоод үүсэж ин гэхээр дотор чихнээс болоод үүсэж байгаа. За дотор чих маань өөрөө 2 см хүрэхгүй жижигхэн бүтэц бөгөөд хагас цагирган сувг бүхий тэнцвэрийн хэсэг, лабиринт буюу сонсголын хэсэг гэсэн хоёр хэсгээс тогтдог. За тэгэхээр хагас цагирган сувг бол хүний биед 3 байх нь байна. Урд хагас цагирган сувг, арын хагас цагирган сувг, хажуугийн хагас цагирган сувг. За тэгэхээр хагас цагирган сувгийн төгсгөлийн хэсэг нь өргөссөн байдаг бөгөөд энэ өргөслийг бид нэр ампула гэж нэрлэдэг. За ампулагийн бүтэц энэхүү слайдны баруун дээд болонд харагдаж байна. Энэ ягаан бүтэцтэй хэсэг байх нь тийм ээ. За ампулагийн өргөсөл дотор байгаа бүтэцийг купула гэж нэрлэдэг. Өөрөөр хэлэх юм бол купула нь хөдөлгөөнийг мэдрэх жисүүдийн төгсгөл буюу мэдрэгч эсүүдийн бүтэцтэй. Энэ бүтэцийн дээр нь цэнхэр өнгөөр бичих хараа зурагдсан байгаа зүйл бол желатинум бүтэц бүхий тийм хагас цэлцэгнүр шиг ийм шингэн хэсэг байдаг байна. Ингэхээр эндолимпийн хөдөлгөөнөөр энэхүү бүтэц хазайхад мэдрэлийн хөдөлгөөн мэдрэгч эсүүд энийг мэдрээд би эргэлдэх хөдөлгөөн хийж гин, баруун тийш эргэж гин, зүүн тийш эргэж гин гэд нөгөө купула маань тэр хөдөлгөөний эсрэг зэг рүү хөдөлснөөр тархинд мэдээлэл нь дамжигдаж би хөдөлж гинэ гэдэг мэдээлэл очдог байна. За хоёр дахь хэсэг нь бол умаанцар болон ууданцар дотор байдаг бүтэц юм. За энэ зүүн доотлын хэсэгт харагдаж байгаа ногоон өнгөөр дүрсэлсэн үүтрикул болон сакул дотор энэхүү слайдны баруун доод хэсэгт байгаа шиг өөр чулуулаг бүтэц бол байдаг байна. Энэхүү бүтэцийг болохоор макула гэж нэрлэдэг. За макула мөн адилхан мэдрэлийн эсийн төгсгөл дээр байрлах кинокулум гэх энэ мэдрэлийн эсүүдийн дээр цэлцэгнүүрэн бүтэц бүхий шингэн байгаад тэр шингэний дээр нь отокония гэх кальцийн карбонатын чулуулгуудыг бол дээрээ барьж идэг. За энэхүү хөдөлгөөн нь чигээрээ шугамн хөдөлгөөнийг болон газрын татах хүчний дагуу дээшээ доошоо болж байгаа хөдөлгөөнийг мэдэрч тархи руу дамжуулж идэг байна. За умаанцарт байрлах кальцийн чулуулаг хөдөлж хагас цагирган сувг руу орсноор толгой эргэлт үүснэ. За тэгвэл умаанцарт байрладаг кальцийн чулуулаг яагаад хөдөлдөг юм бэ гэхээр ихэнх тохиолдолд шалтгаан нь тодорхойгүй байдаг. Гэмтэл болон дөргөлтөөс үүсч хүчтэй дөргөлтийн улмаас чулуу бусад хэсгээсээ салж болно. За вирусын халдварын дараагаар үүсэх тохиолдол хаяа байна. За насны хамааралтай буюу ерөнхийдөө өндөр наснуудад энэ эмгэг үүсдэг. За дээр хэлсэн шалтгаануудын улмаас чулуу өөрийн бүтэцээ алдан эвдэрч бусад хэсгээсээ салан эндолимпийн шингэний урсгалд орж хөдөлснөөр толгой эргэлт үүснэ. Аль хагас цагирган сувг дотор хөдөлж эхлэн тэр сувгийн каналолитаз гэдэг эмгэг үүсэх бөгөөд эндолимпийн урсгал ампулагад цочроо ингэснээр тэнцвэрийн мэдрэлээр хөдөлж ийн гэсэн сэрэл тархи руу ирнэ. Гэтэл хүний өөрийнх нь биеийн хөдөлгөөн бол аль хэзээний зогссон байдаг байна. За тэгвэл кальцийн карбонатын чулуу аль хагас цагирган сувг дотор хөдөлж байгаагаас хамаарат бид нар энэ эмгэгийг
урд хагас цагирган сургийн барьшлын хамааралт хоргоо толгой эргэх, арын хагас цагирган сувгих, хажуугийн хагас цагирган сувгих гэж дотор нь хэд ангиллах нь байна. За бид нар амьдрал дээрээ одоо жишээ нь хүн ирээд эмчтэр миний толгой эргээд байна гэхэд юуг нь харж энэ хүнийг яг одоо толгой нь эргэж гин үгүй гэдгийг мэддэг вэ гэхээр нүдний хөдөлгөөнөөр нь мэддэг. Өөрөөр хэлэх юм бол энэ хүү одоо зурагны зүүн доод хэсэгт байгаа зурагнаас харах юм бол дотор чихэнд байх тэнцвэрийн мэдрэлээс тархины багнан хэсэгт байх тэнцвэрийн бөөмүүдэд эхлээд хөдөлгөөний одоо мэдээлэл дамжигдаж ирнэ. Энэ нь цаашаага нүд хөдөлгөөгч нүдийг одоо хөдлөгдөг 3 хос, гал тархины 3, 4, 6 дахь хос мэдрэлүүдэд дотор тууш багцаар дамжуулан нэгдмэл мэдээллийг одоо явуулснаар хоёр нүдэнд нягстагм үүсэж байгааг л эмч олж харах ёстой юм аа. За энэ хүү толгой эргэлт ямар онцлогтой юм бэ? Байрлалаа өөрчлөх үед толгой эрг нь хэвтэх, босох, орон дотроо хөрвөөх, тонгох гэдэх гэсэн яг тодорхой хөдөлгөөнөөр одоо толгой эргэлт нь сэдэрнэ. Хамаг зүйлс тойрч эргэлдэж байгаа юм шиг хурамч мэдрэмж маш хүчтэй үүснэ. Энийг ихэвчлэн хүмүүсийг айдас давтуулна, араас нь огж бөөлжиж болно. Хүн нүдээ нээж юу ч харж чадхаа болох хүртэл хэмжээнд хүчтэй толгой эргэлт үүснэ. Богинохон хугацаанд үргэлжилнэ. Ихэнхдээ 1 минутаас хизэж хэтэрдэггүй. За арын хагас цагирган сувгийн толгой эргэлт нь нийт толгой эргэлтийнхаа 85-95%-ийг эзэлдэг болвол хажуугийн хагас цагирган сувгийнх 5-15%-ийг л эзэлдэг. Маш ховор тохиолддог энэ толгой эргэлт нь урд хагас цагирган сувгийн толгой эргэлт олон буюу нэг сувгт чулуураа хөдөлж ирсэнээ гарч ирээ дахиад дараагийн сувгт орох толгой эргэлт, хоёр чихний хоёулангийнх нь толгой эргэлт бол харьцангуй ховор үүсдэг байна. Хүн бүх амьдралынхаа туршид барьшлын хамааралтай хоргоо толгой эргэх өвчнөөр өвдөх магадлал ердөө 2.4%-тай. Эмэгтэйчүүдэд эрэгтэйчүүдийг бодох юм бол 2-оос 3 дахин илүү тохиолддог. Ихэнхдээ 50-70 наснд үүсэх магадлалтай гэж үздэг юм байна. За эмэгтэйчүүдэд илүү их тохиолдож байгааг сүүлийн үед ясны сэргэжилттэй хамааруулан одоо хийгдсэн судалгаанууд их байна. Ингээ ясны сэргэжилт ихтэй байх тусмаа эмэгтэйчүүдэд байршлын хамааралтай хоргоо толгой эргэх эмгээг давтан үүсдэг юм байна гэдг нь батлагдсан байдаг аа. За тэгвэл хүн өөрөө толгой эргэлээгээ хэлж гин бид нар тэрийг нь яаж мэдээд байгаа юм бэ гэхээр нүдэнд үүссэн эмгэг хөдөлгөөнөөр нь мэдж байгаа. Энийг бид нар нягстагм гэж нэрлэнэ. За амьдрал дээр хөндлөн буюу горизонтал нягстагм өөрөглөх юм бол баруун зүүн хоёр тишээгээ хөдлөнө гэсэн үг. За хоёр дахь нь босон буюу вертикалны нягстагм. Энэ нь дээрээс доошо чиглэсэн байж болно, доороос дээшээ чиглэсэн байх магадaltaй. За гурав дахь нь эргэлдэх буюу ротаторны нягстагм гэж байна. За энэ хүү нүдний хөдөлгөөнүүд өвчтөнд толгой эргэлтийг сэдрэхэд болон сэдрэхээс өмнө одоо илэрх нь элбэг байдаг бахнэ. За тэгвэл одоо хэдүүлээ онцлие. Аль хагас цагирган сувгийн толгой эргэлт вэ? Энэ хагас цагирган сувг нь баруун талын чихнийх юм уу, зүүн талын чихнийх юм уу гэдгийг оншилоход хамгийн одоо нийтлэг элбэг тохиолддог хэлбэрээр онцлие тийм ээ. За энийг бид нар ямар тестээр хийдэг вэ гэвэл Dix-Hallpike гэдэг тестийг хийснээр урд болон хойд хагас цагирган сувгийн толгой эргэлтийг бүрэн илрүүлэх боломжтой. За үүнийг хийхдээ энэхүү зурагт үзүүлсэн шиг өвчтнийг орон дээр хэвтүүлээд толгойг аль нэг тийш нь 45 градусаар бага зэргийн хазайлгаад тэр чигт нь арагш нь хэвтүүлнэ. За хүзүүнд орно жоохон дэртэй юм уу эсвэл хэвтүүлж байгаа орноос бага зэргийн толгойг нь илүү гаргаад хэвтүүлэх юм бол илүү сайн. За ингээд хэвтүүлэхэд өвчтөн нэгдүгээр толгой эргэлээ гэж хэлнэ. Хоёрдугаарт эмч юу харах вэ гэхээр арын хагас цагирган сувгийн толгой эргэлтэй бол дээшээ чиглэсэн эргэлдэх нягстагм үүснэ. Урд хагас цагирган сувгийнх нь байх юм бол доошоо чиглэсэн эргэлдэх
нистагм үүсэж байгаагаар нь бид нар энэ одоо урд болон хойд хагас цагирган сувгийн толгой эргэлт байж гэдгийг мэднэ. За баруун уу зүүн үү гэдгийг яаж ялахгүй. Хэрвээ өвчтнийг баруун тийш нь 45 градус хазаалгаж байгаад хэвтүүлэхэд үүсэж байгаа бол баруун чихнийх. Зүүн тийш нь 45 градус эргүүлж байгаа хойш нь хэвтүүлэхэд үүсэж байгаа бол зүүн талын чихнийх гэж ялгадаг бахнэ. За байршлын хамааралтай хоргой толгой эргэх эмгэг бол тархитай хамаарал байхгүй. Түүнээс гадна энэ тархины судасны нарийсал биш учраас ерөөсөө үүсэж байгаа эмгэг жамынхын дагуу бид нар тэр хагас цагирган сувг дотор яваад байгаа чулууг байранд нь аваачих байршлын одоо хөдөлгөөн хийлгэж ингэснээрээ бүрэн эмчилдэг ийм өвчин. За тэгвэл арын болон урд хагас цагирган сувгийн толгой эргэлтийг Симонт болон Эпле маневраар эмчлэх нь одоо хамгийн элбэг байдаг байна. За өвчтнийг орон дээр суулгана. За Симонтын үед шууд хажуу тийш нь 45 градусаар толгойг арагш одоо тааз руу харуулах маягтай нүдийг чиглүүлээд хэвтүүлнэ. 30-аас 60 секунд энэ байрлалд байлгаад чигээр нь толгойн байрлалыг огт өөрчлөхгүйгээр урагш одоо харцыг одоо шал руу чиглэсэн байдалтайгаар хэвтүүлээд мөн адилхан 30-аас 60 секунд байлгаж толгой эргэлтийг намдах энэ тулд одоо 3-аас 5 дахин давтах маягтайгаар энэ дасгалыг хийдэг бахнэ. За энэхүү зурагт баруун талын чихний урд болон хагас цагирган сувгийн толгой эргэлтийг эмчилж байгааг харуулж байна. Тэгэхээр зүүн тал байх юм бол эхлээд зүүн хажуугаараа хэвтээд дараа нь баруун тийш доошоогоо чиглэсэн байдлаар хэвтэх нь байна. За хоёр дахь дасгал нь Эпле маневр. За энэ Dix-Hallpike тест үзэж байгаатай адилхан баруун тийш 45 градусаар эхэлж толгойг эргүүлчихэд хэвтүүлнэ. Тэгээд байрлал болгонд 30-аас 60 секунд байлгана. Хэр хурдан толгой эргэлт арилж ийн, нистагм хэр хурдан тогтворч чинь гэдгээс 30 байх уу 60 байх уу гэдгийг шийдэж байгаа. За ингээд 45 градусаар харж байж байгаа. Нөгөө тийшний 45 градус эргүүллээ. Адилхан 30-аас 60 секунд хэвтэнэ. Тэгээд зүүн тийшээгээ нүрээ бүр доош нь чиглүүлэх маягтайгаар дахиж одоо эргээд за ингээд энэ байрлалаас толгойнхоо байрлалыг огт өөрчлөхгүйгээр хүн босоод суунаа. За энийг мөн адилхан 3-аас 5 удаа давтна. За энэ тохиолдолд бас л баруун чихний одоо хагас цагирган сувгийн толгой эргэлтийг эмчилж байгаа юм. Тэгэхээр зүүн чихнийх байх юм бол бид нар зүүн тийш нь эхэлж харуулсан чигээр нь хэвтүүлээд өвчтөн босохдоо баруун тийшээгээ эргэж босно гэдгийг анхаараарай. За хүндлэн хагас цагирган сувгийн толгой эргэлтийг илрүүлэх тест. За энэ бол урд болон арийнхыг илрүүлдгээс өөр тест хийдгээ. Supine rule тест өөрөглөх юм бол нуруугаар нь ихт дээш нь харуулад хэвтүүлэх тест гэдэг ямыг хийж иж энэ одоо хүндлэн хагас цагирган сувгийн толгой эргэлтийг оншилдог юм байна. За зурагт үзүүлсэн шиг ихт дээш нь харуулад хэвтүүллээ. Хэрвээ өвчтний толгойг бараг 90 градус орчим эргүүлээд хажуу тийш нь харуулхад толгой эргэлт үүсэх нистагм үүсэж явах юм бол энэ тест эерэг байна гэж үзнэ. За гэхдээ нистагмын чиглэл хүндлэн нистагм үүснэ. Өөрөөр хэлэх юм бол энэ тохиолдолд үүсэж байгаа нистагмын чиглэл чухал болохоос биш хэдэн секунд эргэж байгаа нь ерөөсөө чухал байдаггүй. За ингээд нүдийг нөгөө толгойг 90 градусаар хажуу тийш нь харуулхад газар руу чиглэсэн буюу одоо орлогоо чиглэсэн нистагм үүсэж явах юм бол жиотрофик нистагм гэж нэрлэдэг бөгөөд хагас цагирган сувг дотроо одоо чулуу гүйж ийн гэж үздэг. Нистагм баруун тийшээ харсан ч илэрнэ, зүүн тийшээ харсан ч илэрнэ. Тэгвэл нистагм хүчтэй үүссэн талыг нь гэмтэлтэй байна гэж үздэг. За хэрвээ 90 градусаар хажуу тийш нь харуулах нь нистагм анханасаа одоо хурдан чиглэл нь дээшээ буюу тэнгэр рүү чиглэсэн байх юм бол апожиотрофик нистагм гэж нэрлэдэг бөгөөд энэ тохиолдолд
купула нөгөө нэг хагас цагирган сувгийн өргөсөлийн хэсэгт байгаа купула дээр чулуу ирж наалдаад тэрнээс болоод үүсэж ин гэж үздэг. За тэгээд энэ тохиолдолд бол нистагм сүл үүсэж байгаа тал нь гэмтэлтэй байна гэж үздэг байх нэ. За та бүхэнд энэ хэсэг их ойлгомжгүй байх юм бол YouTube дээрээ supine roll test, Dix-Hallpike test гэдэг ингээд шууд бичээд хэдхэн минутынхаас ахуулаад бүтэн цагаар ярьсан энэ бичлэгүүдийг үзэх боломжтой. Тэгээ энийг хийгээд сурснаар л бид нар энэ толгой эргэлтийг бүрэн онцлох боломжтой болно шүү. За хүндлэн хагас цагирган сувгийн толгой эргэлтийг мөн л адилхан хөдөлгөөний дасгал хийлгэснээр эмчлэх боломжтой. За тэгэхээр гуфон болон барбекю маневр гэдэг ямыг хийлгэснээр энийг эмчилдэг. Амьдрал дээр хамгийн түгээмэл амархан хэрэглэгддэг нь бол барбекю маневр байдгийн. За би өвчтнүүдээ ихэнхдээ та газар хэвтэж байгаа хийгэрээ гэж хэлдэг. Орон дээр хэвтүүлчихэд хүнийг 360 эргүүлэхэд айгүй хэцүү. Угаасаа энэ толгой эргэлт нүр орноос ингээл хөмрөөл унж байгаа юм шиг эвгүй мэдрэмж хүнд үүсгээд идэг учраас айдсыг нь багасгахын тулд шалан дээр хэвтүүлж байгаа хийлэгвэл илүү тохиромжтой байдаг. За хийхдээ жишээ нь баруун талын чихний хагас хөндлөн хагас цагиргын чулуу байлаа гэж бодоход өвчтнийг ихцдээш нь эхэлж харуулж хэвтүүлэхээс өмнө энэ оншилсан байгаа шүү дээ. Тест хийгээд оншилсан supine roll тест хийгээд тийм ээ. Supine тест тэгээд өвчтний толгойн эмчилгээний маневр хийх үедээ гэмтэлтэй талын чих рүү 90 градусаар эргүүлээд хэвтүүлнэ. За ингээд толгой эргэлт нам татал 30-60 секунд хүлээгээд ихц дээш нь харуулад мөн 30-60 секунд болгоно. Үүний дараа эсрэг тал руу бүтэн 90 градусаар толгойг нь эргүүлнэ. За ингээ мөн адилхан 30-60 секунд хүлээгээд эцэст нь ихц доошоогоо харж хэвтснээр энэ хүн дасгал дуусч байгаа юм. За ингээ мөн адилхан толгой эргэлтийг намтдал 3-5 удаа давтах нь байна. За сая ярьсан зүйлүүдээ базээ дүгний тийм ээ. За байршлын амралтад хоргоо толгой эргэх эмгэгийг илрүүлэхэд ерөөсөө 2 төрлийн тест л хэрэгтэй юм байна. Нэгдүгээрх нь Dix-Hallpike тест, хоёрдугаарх нь supine roll тест. За ингэснээр хагас цагирган сувг аль нь өртөөд байгаа юм бэ гэдгийг ялгадаг юм байна тийм ээ. Dix-Hallpike-аар урд болон арийнхыг supine roll тестээр хөндлөнгө. За Dix-Hallpike хийхэд арын хагас цагирган сувгийн толгой эргэлт байсан бол нистагм дээшээ чиглэсэн байдаг бол урд байх юм бол доошоо чиглэсэн нистагм үүсдэг юм байна. За ингээд нөгөө нистагм үүсгээс гадна толгой эргэлт хэр удаан үргэлжилж байгаагаас нь хамаарат 1 минутаас бага үргэлжилж явах юм бол энэ сувг дотор чулуу гүйж байгаа юм байна гэж үзнэ. 1 минутаас удаан үргэлжилж явах юм бол купула дээр чулуу очиж наалтцсан байж байгаа. Тэндээс салаад цагирган сувгаар бүтэн яваад эргээд байранд очиж ийн гэж үздэг. За гэмтсэн тал руу толгойг эргүүлэхэд нистагм үүсдэг гэдгийг анхаарах хэрэгтэй. За supine roll тест бол хөндлөн хагас цагирган сувгийн толгой эргэлтийг оншилно. Энэ тохиолдолд нистагм маань хөндлөн үүснэ. Урд болон арын хагас цагирган сувгийн үед босоо болон эргэлдэх нистагм үүсчихсэн гэдгийг анхаарах хэрэгтэй. За энэ тохиолдолд нистагмын хугацаа чухал биш болж таардаг. За газар руу буюу доошо чиглэсэн хурдан паацтай нистагм үүсэж явах юм бол каналолитаз дээшээ чиглэсэн хурдан паацтай нистагм үүсэж явах юм бол купулалитаз гэж ялгаа онцлох нэ. За тэгвэл байршлын хамааралтай хоргоо толгой эргэх эмгэхийг бусад толгой эргэлтээс яаж ялган онцлох юм бэ? За хамгийн түрүүнд энэ үе үүсэж гин үү, үргэлжлээд байнга үүсэж гин үү гэдэг нь айгүй чухал. Хоёрдугаарт нь альва зүйлээр сэдэгдэж гин. Өөрөөр хэлэх юм бол хөдөлгөөнтэй хамаатай байна уу? Огт хөдлөхгүй байсан ч үүсэж гин үү гэдэг нь их чухал байдаг байна. За тэгэхээр үе хөдөлгөөнөөр сэдэгдээд өглөө оройдоо үүсэж байгаа толгой эргэлтийн хамгийн сонгодог жишээ бол байршлын хамааралтай хоргоо толгой эргэх эмгэг юм байна.
Үүнээс гадна зөвхөн босоо явахаар толгой эргэж дайвилцж явах юм бол энэ ортостатик гипотензи буюу байршлын хамааралтай даралт унах эмгэг байх магадлал байх нэ. За, үргэлжилсэн сэдээгдсэн толгой эргэлтүүд гэж байна. Өөрөөр хэлэх юм бол ийм уусны дараа үүсэж иж болно. Тэгвэл ийм болон тарих мэдрэл хордуулах бодистой холбоотой толгой эргэлт байна уугүй юу гэдгийг харна. Тарихны гэмтэл тарихт оргилтын дараа үүссэн толгой эргэлт байна уугүй юу гэдгийг бас ялгах шаардлагатай байна. За, ерөөсөө үе зүг зүгээр үеж итл үүсээд тэгээ хэдэн минут цаг үргэлжлээ зүгээр болчдөг толгой эргэлтүүдэнд юу үүсдэг вэ байдаг вэ гэхээр толгой эргэх мигрен, минерийн өвчин, дотоод чүрлийн болчирхай эмгэгүүд, зүрхний хэм алдалтууд, паник атак орох магадлал өндөр. Аяанда үүсдэг мөртлөөсөө үргэлжлээд бүр ерөөсөө зогсохгүй байх толгой эргэлтүүд, нуруу суурийн артерийн харвалт, тэнцвэрийн мэдрэлийн өөрөөсөл, тархмал, хатуурал, нейромиелитс, оптика болон түүний хүрээний эмгэгүүдийн үед тохиолдох нь илбэг байх нэ. За, ингээд энэ удаагийнхаа лекцийг өндөрлөе. Анхаарал хандуулсан та бүхэндээ баярлалаа.